Энэ жил 80 мянга орчим 6 наст 1-р ангид элснэ. Одоогийн байдлаар 1-р ангид орохоор 79 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн гэсэн тоо мэдээлэл байгаамаа. Шинээр сургуульд элсэн суралцсан хүүхдүүдийн бүртгэл болоо сургуулийн үрэлцээ ямар байгаа талаар бид өнөөдөр тодрууллаа. 1-р ангид элсэх сурагчдын бүртгэлийг өнгөрсөн 5 дугаар сар зохион байгуулсан үүнд улсын хэмжээнд 79 мянга орчим хүүхэд бүртгүүлсэн байна. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны сайдын гаргасан тушаалаар сургууль элсэх сурагчдаас ямар нэгэн шалгалт аваагүй байна. Тодорхойлбол 1-р ангид элсэх сурагчид ямар нэг шалгуургүйгээр харьяа дүргийнхээ сургууль хамрагдах бүрэн боломжтой гэдгийг албаных нь хэлж байлаа. Бага боловсролын төвшөнд бол бид сургалтын төлбөр бол гүнзгийрсэн сургалттай тийм анги хичээлэх бол боломж бол байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл хүүхдүүд бол бага боловсролын төвшөнд юм бол бүгд адил тэгш оролцоотой одоо яваад боловсрол эзэмших юм чиг үүрэг бол байгаа. Тэгэхээр бол бид нар хэлээд байгаа шүү дээ. Өөрөлдөө 1-р ангид элсэж байгаа хүүхдүүдээс ямар нэгэн хэлбэрээр шалгалт авч хүүхдүүдийг ялгах тийм асуудал байхгүй л гэж байгаа. Тэгэхээр бол ерөөсөө бүх хүүхдүүд өөрөөр хэлбэл 2013 оны 1-р сараас 2013 оны 12 дугаар сарын 31-нд төрсэн хүүхэд бол сургуульд бол элсэх юм боломжтой гэж ингэж ойлгож байна. Сурагчдын тоо нэмэгдэхийн хэрээр сургуулийн хүрэлцээ багтаамжийн асуудал хөндөгддөг. Манай улсад нэг анги дүүргэлтийн 32-оос 35 байх ёстой гэж заасан байдаг ч бодит байдал дээр 60-аас 70 хүүхэд нэг ангид суралцж байна. Анги дүүргэлтийг багасгахын тулд шинээр сургууль ирж ашиглалтад оруулах шаардлагатай энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 13 сургууль шинээр ашиглалтад орох юм байна. За улсын хэмжээнд бол нийтдээ нэг 48 сургуулийн өргөтгөлийн ажлууд бол одоо энэ аймаг орон нутгуудын одоо энэ баригдаж байгаа ийм байдлаар бол ашиглалтанд орохоор байгаа. Тэгэхээр ер нь бол улсын хэмжээнд бол нийтдээ 20 орчим мянган хүүхдийн хүчин чадалтай сургууль бол энэ ондоо багтжуул ашиглалтанд орохоор ийм төлөвлөгөөтэй байгаа. Одоогоос хэдэн жилийн өмнө ерөнхий боловсролын бага ангиас эхлэн гүнзгийрүүлсэн сургалттай хандив анги нэрийдлээр тустай анги нээх тохиолдол байсан. Сайдын тушаалтай холбоотойгоор хандив авч хүүхэд эсвэлэх боломжгүй. Хэрэв ийм тохиолдол гарвал зөрчлийн тухай хуулиар тухайн сургуулийн удирдлагад хариуцлага хүлээлгэх юм байна. Нэмэлт мэдээлэл хүрэхэд сургуулийн бүртгэлээс хоцорсон 6 наснууд Хавран сурах тойргийнхоо сургуульд 8 дугаар сарын 20-оос бүртгүүлэх боломжтой юм а.